Болд өөрөөсөө 360 м зайд байгаа зургийн араас явж 6 минутын дараа гүйцвэ гэж зориг минутанд 200 м болд явсан бол болд хэдэн минут тутамд хэдэн метр явсан бэ гэж. За тэгэхээр энэ бол хөөцөлт хөдөлгөөний бодлого байгаа. Болд тэгээд зориг. За энэ хоёрын хоорондох зай бол ийм байсан. За тэгээд ийшээ болд болохоор x, за зориг болохоор минут тутамд 200 м явна гэсэн юм бодлого. За тэгэхээр хөөцөлт хөдөлгөөний бодлогыг бодохдоо бол зөрүү хордоор боддог. За тэгэхээр зөрүү хорд маань юутай тэнцүү ах вэ гэхээр 360-ыг бол 9 минутанд тэгэхээр энэ бол 40 м/минут гарна. За энэ бол нөгөө зөрүү байгаа. За тэгвэл болдын хорд бол 240 болно гэсэн.